Америкийн эрх чөлөөний хөшөөний Юр бусын түүх. 1885 оны 6 дугаар сарын 17-нд Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулсан Францын ард түмний бэлэг болох эрх чөлөөний хөшөөг бэлгэлжээ. Эрх чөлөөний хөшөөний бүтэн нэрийг дэлхийг гэгүүлэх эрх чөлөөний хөшөө гэдэг. Америк нэгдсэн улс болон Нью-Йоркийн бэлэг тэмдэг эрх чөлөөний хатан хаан хэмээн нэрлэдэг. Эрх чөлөөний хөшөө нь Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн өмнөд булангаас баруун өмнө зүгт 3 км-т орших эрх чөлөөний арал дээр оршдог. 1956 он хүртэл энэхүү арал нь Бэдлой арал гэж нэрлэгдэж байсан хэдий ч 20 дугаар зууны эхнээс л олон нийт эрх чөлөөний арал хэмээн нэрийдэх болжээ. 1956 онд Конгрессийн шийдвэрээр Бэдлой арлын нэрийг аль биесээр өөрчилж эрх чөлөөний арал хэмээн нэрлсэн байдаг. Америкийн тусгаар тогтнолын тунхаглал батлагдсны 100 жилийн ойд зориулж түүнд тохирох бэлэг барих тухай хэлэлцүүлэг маргаан Франц улсад өрнөж байв. Үүнийг улс төрч зохиолч Эдуард Рене де Лаблай толгойлж байсан юм. 1876 онд хөшөө бэлгэлэхээр төлөвлөн Францын баримлч Фредерик Бартолдид даатгсан байна. Үүнд дурсагдах бэлэгний санаа нь тухайн үед Францыг дөргиж байсан улс төрийн өмнө самнаас төрсөн гэдэг. Эрх чөлөөний хөшөөний анхны их загвар 1870 онд жижиг хэлбэрээр баригдсан бөгөөд хоёр дахь загвар нь ч мөн бага хэмжээгээр 1869 онд Бразилийн Макео хотод сүндэрлэжээ. Уран баримлч Бартолди Египтэд аялж явах үедээ Фердинанд де Лесепсээр удирдуулж Суэцийн сувгийн төслөөс эрх чөлөөний хөшөөг бий болгох санаа төржээ. Тэрээр агуу том гэрэлт байшин сувгийн хаалганы дэргэд байгаагаар төсөөлж түүнийхээ зураг төслийг зуржээ. Түүний эрх чөлөөний хөшөө нь Либертас хэмээх Ромын охин тэнгэр бөгөөд нөмрөг зүйлсэн Фала Египтийн тариачин болгон өөрчилсөн байна. Түүний толгоон оролт болон бамбраас гэрэл цацрах ажээ. Бартолди өөрийн бүтээсэн зураг төслийг Египтийн хаан Исмаил Пашад 1867 онд өгчээсэн бөгөөд 1869 онд түүнийг засварлан дахин өргөн барьжээ. Шохоогоор хийсэн их загвар нь Парист Бартолдийн уралд гарч байсан юм. Бартолдид хөргөө зурвалдаг Америк хатагтай байсан нь оёдлын машины үйлдвэрийн эзэн Singer оёлын машиныг бүтээгч Айзек Singer-ийн бэлэвсэн эхнэр гоо үзэсгэлэнт Изабелла Бойер байсан гэсэн яриач байдаг. Тэрээр өөрийг нь нийгэмдээ хамгийн ихээр хүндэтгэх зүйлс болох эд хөрөнгө болон үр хүүхдүүдтэй үлдээсэн нөхрөөсөө хагдсан байлаа. Парист ирсэн цагаас л олонний танил нэр хүндтэн болжээ. Ийхүү Америк хөрөнгөний гоо үзэсгэлэнт эхнэр нь Бартолдигийн эрх чөлөөний хөшөөнд яг тохирсон загвар болсон гэх яриа байдаг. Уг хөшөөнд эмэгтэй хүнийг дүрсэлсэн хэдий ч чухам ямар эмэгтэйг дуурайлхан хийсэн нь эдүгээ хүртэл тодорхой бос байдаг. Эрх чөлөөний хөшөөг бүтээхэд хоёр талын харилцан тохиролцсон ёсоор бол Америкийн ард түмэн хөшөөний суурийг тавьж харин Францын тал хөшөөг босгон Америк нэгдсэн улсад байрлуулах ёстой байв. Гэвч аль аль нь хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй тулгарсан байдаг. Иймээс хөшөөг босгохын тулд Францад л гэхэд олон нийтийн хандив цуглуулж төрөл бүрийн 6 цэнгэнд арга хэмжээ, тоглолт зохион байгуулж суглаа ажиллуулснаар нийтдээ 2.5 сая франк буюу 250 мянган $. Цуглуулж байжээ. Харин Америк нэгдсэн улсад театрын тоглолтууд, уран зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаа болон боксийн тоглолтууд зохиож байсан гэдэг. Энэ үеэр Бартолдид ийм агуу том зэс хөшөөг бүтээн босгохтой холбогдсон хүнд бэрх асуудлыг шийдэхэд чадварлаг инженерийн тусалцаа хэрэгтэй болсон бөгөөд Эйфелийн цамхгийг бүтээсэн Густав Эйфел хөшөөний гол багнан төмөр болон хоёр дахь яс төмрийг барих үүргийг хүлээсэн байна. Тухайн үед Америк нэгдсэн улсад хөшөөг хаана байрлуулах талаар хэлэлцэж Нью-Йорк эрэгт байрлуулна гэсэн 1877 онд Конгрессийн гаргасан шийдвэр болон Бартолдигийн өөрийнх нь хүслийг харгалзан үзэж хөшөөг босгох газрыг 19-р зууны эхнээс одны хэлбэртэй гэрэлт замхаг байрлаж байсан Бэдлой арал дээр тогтсон гэдэг. Бартолди эрх чөлөөний хөшөөг 1876 оны 7 дугаар сарын 4-өөс өмнө барьж дуусган хүлээлгэн өгөх байсан ч барилгын хожуу эхлэл хэд хэдэн хойшлуулалтаас болоод төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж чадаагүй юм. Гэсэн хэдий ч тухайн үед хөшөөний баруун гар болон бамбар нь хийгдэж дууссан байжээ. Хөшөөний дээрх хэсгүүдийг Филадельфиягийн үзэсгэлэнт тавьж байсан бөгөөд үзэж сонирхоор ирсэн хүмүүс 50 цент төлөөд шатаар нь дамжиж тагтан дээр нь гардаг байжээ. Дараа нь суурийг нь гүйцэтгэхийн тулд үнийг нь нэмж байжээ. 1878 оны 6 дугаар сарын 30-нд хөшөөний толгоон хэсэг дууссан ба Парисын үзэсгэлэнгийн үеэр шилэн хоргонд хийж хүмүүст үзүүлдэг байв. Хөшөөний барилгын ажлыг санхүүжүүлэх ажил 1882 оны 7 дугаар сард Францад дуусгар болжээ. Харин Америк нэгдсэн улсад хавтан суурийг бүтээхэд шаардах хөрөнгө мөнгө хандив цуглуулах ажил удаашралтай явж байв. Иймээс 1883 онд хэвлэлийн газрын эзэн Пулицерийн шагналыг үндэслэгч Унгар гаралтай Жозеф Пулицер хандивын ажлыг дэмжих үүднээс өөрийн Ворл сонингоороо дамжуулан энэхүү үсийг дэмжихийг уриалж байжээ.
Түүний энэхүү ажилд чухал хувь нэмэр өгч байсан юм. Ийхүү урт удаан хугацааны хүчин чармаалтын үр дүнд Америкийн архитекторч Ричард Моррис Хантын зохиосон хөшөөний суурийн хавтангийн тулгын чулууг 1884 оны 8 дугаар сарын 5-нд тавьжээ. Гэвч түүний барилгын ажил хөрөн мөнгөний асуудлаас болоод 1885 оны 1-р сард тасалдсан байна. Гэсэн хэдий ч полицейрийн явуулсан кампанит ажлын ачаар 1885 оны 5 дугаар сарын 11-ээс хөшөөний барилгын ажил хэвийн үйл ажиллагаанд оржээ. Харин хөшөөний барилгын ажил 1884 оны 7 дугаар сард Францад аль хэдийн дууссан байлаа. Ийхүү 1886 оны 4-р сарын 22-нд Америкийн тал хөшөөний суурийн ажлаа дуусжээ. Суурийн хавтанг барьж байсан өрлөгчөд хамгийн сүүлчийн чулууг өргөхдөө хармаанаасаа мөнгөн зооснууд гаргаж 100 мөрөг хийж байсан гэдэг. Эрх чөлөөний хөшөөг Францчууд бүтээж дуусган Францчууд Изерэ хөлгөөр 1885 оны 6 дугаар сарын 17-нд Нью-Йорк хотын бомбдод тээвэрлэн хүргэжээ. Хөшөөг Нью-Йорк хот руу зөөвөрлөхийн тулд түүнийг 350 хэсэгт хувааж 214 ширхэг хайрцагтхийн зөөжээ. 11 сарын турш хайрцагт хэсэг хэсгээрээ хадгалагдаж хэвтсэн хөшөөг задалж нөгөө барьж дуусгасан суурин хавтан дээр бүтэн 4 сарын турш угсарчээ. Ингээд эрх чөлөөний хөшөөний ёслол төгөлдөр нээлт 1886 оны 10 дугаар сарын 28-нд болсон бөгөөд үүнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Кливленд оролцож байжээ. Ийхүү Америкийн хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Францын ард түмний бэлэг 10 жилээр хоцорч болсон нь энэ байлаа. Хөшөөний дотор талч үйлчдэд болон үзэж сонирхоор ирсэн хүмүүст нээлттэй байлаа. Тэдгээр хүмүүс тусгай гатлага онгоцоор ирж нэг урсгалтай дугуй шатаар дээшээ гарч дээр нь байдаг тавцанд буюу титэмдэр ил гардаг. Титэмдэр ойролцоогоор 30 хүн багтдаг. Эрх чөлөөний хөшөөний титэм хүртэл нийт 354 шат байрлах бөгөөд титэмд 25 цонх гаргасан байдаг нь дэлхийн үнэт чулуунууд болон дэлхийг ээгүүлэгч орчлон хорвоогийн гэрэл туяаг бэлэгддэг. Хамгийн том цонх нь өндрөөрөө ойролцоогоор 46 см. Хөшөөний дотор тал нь туйлын халуун, ялангуяа зуны ялралт маш халдаг. Хөшөөний өнгө нь хөх ногоон өнгөтэй болсон. Учир нь зэсийн химийн эсэлтэх уруулаас болсон ажээ. Хөшөөний титэм дээрх 7 цацраг нь өрнийн ёсоор 7 далай тангас 7 твийг бэлэгддэг. Эрх чөлөөний охин тэнгэр нь баруун гартаа бамбар, зүүн гартаа самбар барьсан байх бөгөөд нэгдсэн улсын тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан өдөр буюу 1776 оны 7 дугаар сарын 4 хэмээн Ром тоогоор бичсэн байдаг. Мөн эрх чөлөөний хадагтай нэг хүлэндэх боолчлолын гинж тайлагдсан байдаг. Эрх чөлөөний хөшөө нь хүчтэй салхинд тэсвэртэй байхаар зохион бүтээгдсэн бөгөөд цагт 50 милийн хурдтай салхинд ердөө 7.6 см ганхна. Харин түүний бамбар 12.7 см ганхдаг байна. Ингэж ганхаж байгаа нь хөшөөг чөлөөтэй хөдөлгөж нурж унахаас сэргийлж байгаа хэрэг юм. Хөшөөг цутгахад зориулсан зэсийн нийт жин 27 тонн. Харин түүний суурийн ган төмрийн жин 113 тонн бөгөөд хөшөөний нийт жин 204 тонн болдог. Газраас бамбарын үзүүр хүртэлх өндөр 93 м. Харин хөшөөний суурнаас бамбарын үзүүр хүртэлх өндөр 46 м байдаг. Түүхэн их сурвалжуудад эрх чөлөөний хөшөөнд хэрэгэлсэн зэсийн гарал үүслийн талаар тодорхой дурдаагүй байдаг. Гэвч зэсийг Норвегийн Кармен хотын Виснес тосгоны Францын эзэмшлийн Виснес уурхаагаас авчирсан хэмээн үздэг. Хүдрийг нь ч тус уурхаагаас олборлож Франц Бельгид боловсруулсан гэдэг. Энэ уурхай нь 19-р зууны сүүл үеэр Европын зэсийн гол их уурхай байжээ. 1985 онд Бел Лабс гэгч Виснесийн уурхайн зэс болон эрх чөлөөний хөшөөний зэсийн дээжийг спектрографийн ялгаруулалтын аргаар харьцуулж үзжээ. Тэр харьцуулалтаа хийсний дараа зэс өөр холцтой байгааг олж мэдснээр хөшөөний зэсийг Норвегиос авчирсан гэдэг нь бүрхэг болсон юм. Бусад их сурвалжуудын үзэж байгаагаар хөшөөний зэсийг Нижний Тагилаас олборлсон гэж үздэг. Зэсийн хавтангуудыг Гагет Гаутер компанийн үйлдвэртгийж 1878 онд Парис хотын баруун хэсэгт хэвэнд оруулжээ. Эрх чөлөөний хөшөө нь сайн санааны тусламж дэмжлэхээр бүтсэн хамгийн эртний нүсэр байгууламж юм. Хөшөөний 100 жилийн ойн өмнөх нь түүнийг төр хугацаагаар хааж Нягт Нямбай сэргийн засварлах ажил 1986 оны 7 дугаар сарын 3 хүртэл үргэлжилжээ. Ингээд 1986 оны 7 дугаар сарын 5-нд дахин өргөн олонд зориулн нээсэн гэдэг. 1983 онд Америкийн нэгдсэн улсад American Express картын нэг худалдан авалт тутмын 1 центийг хөшөөний сэргийн засварлах ажилд хандив болгон зориулжээ. Энэхүү компанид ажлын ачаар эрх чөлөөний хөшөөний засварт зориулж 1.7 сая $1 цуглуулж чаджээ. 1984 онд хөшөөг хааж
$62 сая засварын ажилд зориулахаар болжээ. Засварын ажил эхэлж ажилчид хөшөөний эргэн тойрон барилга засварын ажил хийхэд зориулагдсан шат босгож хөшгөөр хаалт хийсэн байна. Засварын ажилчид шингэн азотоор дотор талын олон 10 жил болсон зэсэн гадаргуун дээр буутсан 7 давхар будгийг арилгах ажлыг эхлэв. Дараа нь зэвнээс сэргийлэх зорилгоор 2 давхар тусгай тос нэлж цоорхой нүхнүүдийг бөглөжээ. 1350 ширхэг зэс гадаргууг тулж байдаг төмөр бүрийг хөдөлгөж байрыг нь солих ёстой байв. Төмрүүд нь галваник зэвэнд идэгдэж зэс гадаргуутай нийлсэн байжээ. Түүнээс гадна нефтнийхаа 50%-ийг алдсан байна. Уул нь Бартолди ингэн гэдгийг мэдээд асбестос хэмээх барилгын материал болон давирхаагаар хийсэн зүйлээр 2 металлыг тусгаарлаж байжээ. Гэвч энэхүү металлуудыг тусгаарлаж байсан зүйл нь хэдэн 10 жилийн өмнө хууларсан байна. Шинээр бэлтгэгдсэн зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн хавтангуудыг адилхан хэлбэрт оруулж өмнө байсан төмөр хавтангуудын оронд сольжээ. Мөн бамбар өргөж буй гарын доторх байгууламжуудыг дахин янзалж тогтжуулсан байна. Анхны бамбарыг 1986 онд шинэ бамбараар сольжээ. Өмнө нь үүнийг хамгийн сүүлд 1916 онд засаж сайжруулж байсан түүхтэй. Харин 1886 оны бамбар нь эдүгээ эрх чөлөөний хөшөөний лобби музейд байдаг. Харин шинэ бамбар нь алтан тавхтай бөгөөд тэр нь галын дүлгийн гадна тал нь болж байдаг. Энэ нь тагтны тавцан дээрх гадна гэрлүүдээр гэрэлтдэг. Эрх чөлөөний хөшөөний гэрэлт хөшөө буюу бамбар нь шуудын нисэх зүг чигийг ноцтойгоор алдагдуулж байв. Эрх чөлөөний хөшөө нь 1886-аас 1902 оны хооронд гэрэлт цамхгийн үүргийг гүйцэтгэж байжээ. Тухайн үеийн нэгдсэн улсын гэрэлт цамхгийн зөвлөл хөшөөний үйл ажиллагааг хариуцдаг байв. Түүнчлэн гэрэлт цамхгийн манаач ажилтдаг байсан ба энэхүү гэрэлт цамхаг далай дээгүүр 39 км-ийн зайнаас харагдана. Энэ нь гэрэлт цамхгийн хувьд хамгийн анх удаа цахилгаан эрчим хүч ашигласан нь байжээ. Гэрэлт цамхгийн арал дээр гэрлийг эрчим хүчээр хангах зорилгоор жижиг цахилгаан станц ажиллуулж байв. 1913 онд хэсэг залуус Лонг Айленд дахь Мойсантын нисхийн сургуулийг дүүргэжээ. Тэдгээрийн нэг Мексикийн нисгэгч Хуан Пабло Алдасаро эрх чөлөөний хөшөөний дээгүүр анхны нислэгийг үйлдэх хүнээр сонгогдож байжээ. 1916 онд эрх чөлөөний хөшөөний эргэн тойронд том гэрлүүдийг байрлуулсан байна. Мөн онд Блэк Томын гих дэлбэрэлт болж $100,000 хохирол амсжээ. Уг дэлбэрэлтээс олж хөшөөний бамбарын хэсгийг түр хаасан байна. Маунт Рашморын уран баримлч Гуцон Борглон бамбарын гадаргуу дээрх ихэнх цэсийг хуулан авч бамбарыг шинжилжээ. Ингэхдээ шилээр тогжуулж дотор гэрэлс болгосон байна. Шинжилж сайжруулсны дараагаар бороо орж цас хайснаас хэд хэдэн удаа хөшөөний дотор талд тусаал гойжиж зэв идэж байжээ. 1966 оны 10 дугаар сарын 15-нд эрх чөлөөний хөшөөнд түүхэн дурсгалт газруудын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн байна. Дараа нь 1984 онд эрх чөлөөний хөшөө нь ЮНЕСКОгийн дэлхийн өв сангийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Сонирхуулахад Америкийн эрх чөлөөний хөшөөн дээрээс үсэрсэн хэд хэдэн тохиолдол байдаг. 1912 оны 2 дугаар сарын 2-ны 2 цагт 45 минутанд цамхгийн засварын ажилтан Фредерик Ло эрх чөлөөний хөшөөний бамбарн дээрх ажиглалтын тавцангаас шүхрээр үсэрч амжилттай газардаж байсан бөгөөд тухайн үедээ Нью-Йорк Таймс сонинд хүртэл бичиж байжээ. Тэрээр үүнийг арлыг хариуцжсэн цэргийн ахмадын зөвшөөрлөлтөд гүйцэтгсэн юм. Харин эрх чөлөөний хөшөөнөөс үсэрч анхны амиа игүтгэсэн явдал 1929 оны 5 дугаар сарын 13-нд болж байжээ. Гишчүүдийн мэдээлснээр тэрхүү амиа хорлсон этгээд титэмний нэг цонхон дээгүүр даваад доош үсэрсэн байна. Хожим нь тэрхүү амиа хорлсон этгээдийг Ральф Глисон гэдэг нь тодорхой болсон юм. Тэрээр хөшөөний дорх ширгэн өвсөн дээр өвс хадаж байсан ажилчны бараг дэрэгдэн шахавнаж насарчээ. 2001 оны 8 дугаар сарын 23-нд Францын орлон тоглогч жүжигчин Терри Дево хөшөөнөөс шүхэр өмсөж байгаад бамбарт зүгдэн Ирсэнэн татлага уяагаар доош үсрэхийг оролдожээ. Тэр ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй бөгөөд үсэрснийхээ төлөө хэд хэдэн шалтгаанаар шийтгүүлсэн байдаг. Эрх чөлөөний хөшөөний хуулбарууд дэлхийн олон улс оронд байх бөгөөд Францад хамгийн олон буюу 4 байдаг. Парисын урлаг гар урлалын музейд уг хөшөөний багасгсан загвар байдаг бол Парисын төв дэх Люксембургийн цэцэрлэгт хүрээлтэнд эрх чөлөөний хөшөөний 2 м өндөр хувилбар бий. Мөн Эйфелийн цамхгаас холгүй Сена мөрөн дээр орших хиймэл хунгийн арал дээр 11.5 м өндөр бөгөөд нүрээрээ өрн зөв рүү Нью-Йорк дахь эгч рүүгээ хандсан хөшөөний хувилбар бас байдаг. Энэ нь Америкчуудаас Францын ард түмэнд 1889 онд барьсан хариу бэлэг юм. Харин Парис дахь 4 дахь эрх чөлөөний хөшөө нь Эйфелийн цамхгаас холгүй Сена мөрний баруун эрэг дээр аргамжлагдсан ачааны хөлөг онгоцны хошуу хэсэгт байрладаг. Түүнчлэн хэдэн зуун ийм эрх чөлөөний хөшөөнүүд дэлхийн бусад улс орнуудад байдаг. 1950 онд Америкийн эрхтэй скаутууд эрх чөлөөний хөшөөний жижигрүүлсэн загварыг Миссурийн мужид босгож байв. Ийм хөшөө Харрисбург хотын ойролцоох
Сусквихана голын дунд хэсгийн ирэг дээр мөн байдаг. Энэхүү хөшөө нь бараг бүхлээрээ цагаан өнгөтэй. Өөр нэг хөшөө Миссури мужийн Кейп Жирард хотын Капаха цэцэрлэгт хүрээлэнгийн хаалганы дэргэд байдаг. Мөн 2004 оны 7 дугаар сарын 4-нд Фредерик Огюст Бартолтигийн насан эцэлсний 100 жилийн ойгоор түүний төрлөх Эльзас мужийн Колмар хотод алдарт хөшөөний 12 м өндөр хуулбарыг босгосон байна. Бас Японд Токио хотын давал Одайба хотод эрх чөлөөний хөшөөс хүндрэлхээс гадна Рига хотод эрх чөлөөний хөшөөг огт өөр архитектурын болон барилга байгууламжийн шийдлээр босгосон байдаг. 2001 оны 9-р сарын 11-нд дэлхийн худалдааны төв рүү хийсэн террорист довтлохооны улмаас хөшөө болон арлыг хаасан байдаг. Тухайн оны 12-р сард арал дахин нэгдэж хөшөөний дурсгалын цогцлбор нь 2004 оны 8-р сарын 3-нд нэгдсэн билээ. Холбооны мөрдөх товчооны баримтаас үзэхэд эрх чөлөөний хөшөө урьд өмнө ч мөн террорист талтлахад занал хийлүүлж байжээ. 1965 оны 2-р сарын 18-нд холбооны мөрдөх товчоо Куботтой холбоос үлбэтэй харж хөлөөлөх фронтын бүлгийн хувилдааныг мөн Монреал хотоос ирсэн бүлгийн нэгэн эмэгтэй хувилдагчийг илрүүлж байжээ. Эдгээр хүмүүс эрх чөлөөний хөшөөг мөн түнчлэн дор хаяж 2 ширхэг Америкийн үндэсний хэмжээний хөшөөг тухайлбал Филадельфи дахь эрх чөлөөний хонх болон Вашингтон хот дахь Вашингтоны хөшөөг сүйтгэх даалгавартай ирсэн байжээ.